Альва түүх бүхэн баларч хуучрашгүй мөнх оршдог. Тэгвэл энэ л түүхийн нэгэн хэсгийг 1945 онд тайлсанд мөнхөсөн нь өнөөдөр яалч аргагүй цогтойч кино илээ. Энэ кино анх дэлгэцэнд гарснаар Монголын орчин цагийн кино урлагийн их суурь Батбих тавигдсан гэдэг. Энэ киног анх нэг анги байхаар төлөвлөж байсан гэдэг. Гэвтэл тухайн киноны өрнөл зөрчил үйл явдлаасаа шалтгаалan 2 анги болсон гэдэг. 1945 оны наадмын өмнө эхний ангид гаргасан бол тухайн оныхаа 10 сард 2 дугаар ангийг гаргаж байж. Үзэгчдийн таашаалт ихээхэн нийцсэн учраас тухайн кинонд ажилласан цөөхөн хэдэн уран бүтээлчдэд бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат үйлчин, бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат жүжигчсэн салуудыг олгож байсан юм. Энэ нь уран бүтээлчдэд цаашид бүтээх туурах урам зориг өгч байлаа. Ингээд 20 дугаар зууны манлай бүтээл болсон цогтойч киноны тухай үзэгч та бүхэндээ хүргэж байна. Чингисийн таман хаан бай. Он жилүүд үлрэн одохын хэрээр дуйлам хорвоогийн түүх бүхэн улам бүтгэрдэг. Тийм ч учраас түүхээ мэдэхгүй хүн ойд төрсэн сармагчтай агаар нэгэн гэдэг үгийг хүн бүр санах учиртай. Ийм л түүхийг иргэн сэргээж хүний сэтгэлийн түмэн утсыг хөндөх урлагийн бүтээл болгож амьдруулан кино хальсанд мөнхлөн үлдээсэн нь хослогүй үнэт үг билээ. Энэ л үгийг бидэнд үлдээхээр залуу халуун насаа Монголын урлагийн төлөө зориулж тэндээс урам зориг хийж бүтээх ирч хүч аван ажиллаж бүтээсэн гэгэн цагаан мөртэй энгүү хэрнээ эгэл даруухан уран бүтээлчтэй бид өнөөдөр санам дурсаж байна. Энэ нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр зочноо та бүхэн танилцуулж гэж одоо та бүхэн бол манай үзэгчдийн хоёр хүнийг үл сайн мэднэ. Тэгээд Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, цогцол магва, цогтойч киноны дулмаа гэж юм төрдөд тоглосон. Төвлийн гүнж тийм ээ. Киноны бол эвлүүлэгчээр ажиллаж байсан. Ийм хоёр хүнийг энэ нэвтрүүлэгт оруулж байгаамаа. Энэ жил биш цогцол магва сүрэнгуй их олон ой давхцж байгаа юм байна. Монгол кино байгуулагдсны 80 жил тийм ээ. Тэгээд зогттой кино чинь гараад 70 жил юм байна. 45 онд хийсэн кино юм байна. 70 жил хийсэн кино байна тийм ээ. Тэгээд тааричгүй манай одоо 130 юм байна. Хөөх юм. Таарич 80 мэндэлсний 130 жил явж байгаа юм байна. Тийм байлээ тий. За Эренцэнгуан мэндэлсний 110 жил байна. За. Нөгөө тий. 100 гарцсан дандаа. Тий. Тэгээд одоо гол дүр загны цэгмэд байгаа зогтойж тоглосон загны цэгмэд байгаа бас 110 жил юм яа. Бас 110 жил. Ингээд нэг юм таван том болж байгаа юм биш үү? Ховор тохиолдол тий. Ховор тохиолдол. Тийм биш тий. 43 онд Эренцэнгуй таарич хоёрны зохиолоо бичсэн гэдэг юм байна. Тийм түүхлээд юм байна. Тэгээд тааричхан Монголд ирсэн тухай бас саний юм ээ. Та хоёр л мэдж л байгаа тий. Тэр чинь яг нэг эх орны дайны үе байсан. Бүх юмыг л одоо дайны үе байсан шүү дээ. Сэдв мэдрүүл явуулж байсан зохиол тийм байсан. Тэр үед маршал Чорилсон энэ Москвад нэг ажиллахдаа чинь стажин тадам байнга уулздаг байсан юм байна. Нэг тийм санал хэлсэн гэж юм байлээ. За. Тий. Одоо ингээд эх орны хамгаалах сэдв эх орнчдын тухай кино их чухал байна. За зөвлөлтдүүд тэр үед бүгдээр л нэг бол Донбасс Чорс Жапай энэ тийм нэг дарчсан Магдан Хмельницкий тэгээд манай одоо бас нэг ийм түүхэн Баатрийн тухай уран сайхны кино хиймээр байна. Тэгэхээр манай Монгол кино өдөр бол та мэдж байгаа 35 онд байгуулагдаад нэг 10 жил уран метрийн кино хийсэн уран бүтээлчд бол мэрэгжлийн хүмүүс бараг байхгүй байсан. Тэгээд би бол танахаас одоо нэг ийм түүхэн том кино хийхэд түшигтэй ийм мэрэгжлийн сайн найруулагч уримаар байна гэж байна. Тэгээд тэрийг Сталин хүлээж аваад тэгээд тааричгүйг Монгол 43 онд Монгол кино өдрийн уран сайхны өдөр идэх гэсэн юм юмар ирүүлсэн байлээ. Та тэр сонсоо. Бүгийн баатар намайг хүлээж чадчих. Би одоо явъя та. Энэ киног бүтээсний дараачаар энэ чинь бол ерөөсөө анхдагч киноны нэг атлан Монгол киноны түүхэнд дэлхийн киноны эрдэнэсийн санд уран чадварынхаа төвшнгөөр тэнцсэн ахуйх их бүтээлчүүд. Тэгээд төр засгийн тэр хүн чойлсон гоо тэр кинонд оролцсон бүх хүмүүст шагналт хайрлсны
дотор киноны зохиолч Бямбын Ринчинж чойлсон нэрмж шагнал одооны хор төрийн шагнал арилжээ. Тэр нь 25,000 төгрөг буюу 2,500,000 төгрөг. Тэр цагт нэг эргэн хонь 5 төгрөг байснаар бодоход Ринчин багш 5,000 хоньтой болжээ. Алагдах ялтай шоронд байж байгаа. Дараа нь 10 жил болоод тэгээд эцэст нь эрдмийн түүнийг аварч Москвагийн мэдээг сонсонгуудаа дорн буулгаад сонин гаргаж их тийм хүн л ирээд одоо хаа байна гэсэн чинь сүрэн жугаа шоронд байна гэж. Дуурайны улсын төвчөөний гишүүн сүрэн жуг гэж их тулахтай хүн байлаа шүү дээ. Тэгсэн тэрнийг гаргах гэсэн чарн явж Ринчин багш байжээ. Ринчин тухай таныг орж ирсэн дээр би асуухаас үлгэмгүй л дээ. Та ер нь эхээсээ хэдүүлээ? Бид дөрвөл шүү дээ. Дөрвөлээ тийм ээ. 3 их би хамгийн бага хүү. Хамгийн бага та. Хүүхдүүдийн яаж ханддаг хүмүүс юм? Ингэж хэлмээр байж. Үлгэр жишээ юм байна. Их эзгийн үлгэр жишээ. Бүх юм тэр. Хоолойдож байгаа, унтаж байгаа, босч байгаа, жиж байгаа. Үлгэр жишээ юм байна. Ингээд авгаа хүүхэд нь цөмөр хөлнөцхөн амжуулга гэдэг бол тураалын туйлдыг хүртсэн ийм үед гинт давны мэх шаналангууд хүүхдүүд одоо ихэд баярлаж дөрөнд хүчцгэй жалгаанд шиж одоо энэ академич Индраг ардын эмч Няма энэ хоёр дундаа нэг гуталтай хичээлдээ явах хүүхэд нь сая сургууль руугаа нэг гутлаа өмсдөг. Цаадах нь хөлнөцхөн. Одоо энэ буулгаж эхэлж байгаа хэвлийн үйлдвэрийн тэндээс зомголт түүж цагдаад ус толгой дээгүүрэн хий буудуулж ингэж явдаг. Барс бол шанц хоёр дундаа нэг гуталтай хүү охин хоёр. Тэднийх бүстэй хүүхдийн хувцас байхгүй. Тэгээд одоо Барс бол дандаа зайлвал монголоор ууж данрын хэлээр палааж өмсөж явдаг ийм хүүхэд байжээ. Одоо тэр академич Барс болт шүү дээ. Тэгээд ахид болохоор аачихсан ийм гоё хувцастай болно. За цөмөрөө нэг хувцастай болно. Өндрөсхий төмш үзэх юмсан гэж бас давраад Барс болт болохоор зэрэг манай ангийнх нь намайг охин Барс болт гэдэг. Одоо би нэг юу яа. Ихтэй хүүхдийн хувцастай бол юу энэ гэж байдаг. Тэр өдөр юу болсон бэхээр шагналын батламжийн бол чойлсонгүй хартуулаад мөнгөний нөөрөн банкнаас чиж авах болжээ. Тэгсэн чинь нөгөө банкны өгсөн мөнгийг өөхө үг зөөхөд илүү гаргаад байдгийг мөнгө зөөхөд дандаа дутдгийг толгуулахгүй гэж толоос очжээ. Банкныхан ихэд муу гэж ямар муухай шунлын бузар үгэн бэ. Хоёр бидл буруу тоолохтой яадгийггүй нэг 5-3 дутсан ч ер нь 25,000 чинь одооныхоор 2 тэрбум 500 сая төгрөг шүү дээ. Одоо ханшаар нь ярьж шүү дээ. За тэгсэн чинь тоолж тоогрон байна. Тэгээ үүртэлж тэгснээр дараачаар төрийн гიშгийг сая өөрийн болгож үртэллөө. Одоо энэ мөнгийг Ленинградын өнчин хүүхдүүдэд явуулъя.
дээрэс нь ганц нэгтийн төгрөг аваад төрийн гişиг ганцаас газар дүүрэх болтугай гэж залбираад ингээд нөгөө нэг төгрөгөөр замаасан 40 мөнгөний зогсон 72-ыг авсан шиг ирж тэгсэн л хүүхдүүд наава яасан байна юм гэсэн Ленинградын өнчин хүүхдүүдэд явуулчлаа. Та нар бол аавчин дэргэж нь байна, ээчин дэргэж нь байна. Тэдэнд бол аав ээж байтугай хонох газарч байхгүй. Хүүхдүүд турж хүч байна. Өгсөн муурны махаар олж байна. Тэрний дэргэд зөмөр тэрийн шагналыг угаа мэлачигээд загсан дэлхаан тэгээд цөмөрөө хувааж идэж ийм авуугаа их оронж ийм том интернационалист тийм том эрдэмтэн хүний 110 жилийн ойн жил дохиож явах. Овоо усгаагүй бол шаазга хаанаас суух уу гэж 90 цунгаа ийм сайхан зохиогоогүй бол биднүүд одоо ингэ 45 жилийн дараа ингэ сууж байхгүй. Тэгэхээр хамаг бүх юмыг л энэ сайхан зохиолчд одоо зохиож өгч биднүүд ингээд одоо ингээд баяртай ингэ сууж байна. Тэч нэг ингээ бодоход бол бид нар ч ерөөсөө нүдэрээ үзээгүй бараг чихрээ сонсоогүй юм чинь. Та хоёрт бол ярихад бол сони юм гарах болов гэж боддог. Тухайн одоо үед нэг хэсгийн гэж одоо хэдугаар болж байна тийм ээ. Одоо ямар хэсэг гэдэг дарсан таж долмоо хоёрын тэр нөгөө мөрөх гээд ирдэг тэр хэсэг дээр дотор хэсэг тийм ээ. Яг тэрэн дээр бол та эргээд дурсахад бол сони юу харандаа тийм ээ. Тэрж бажилж байсан, ажиллаж байсан, тэрний дугаа яаж байсан гэдэг юм байна. Тэр ер нь дотор ч одоо тэр зал чинь жижигхэн зал шүү дээ тийм ээ тэр тийм. Тэгээ тэрний дотор ч одоо тэр л нөө цэрэндийн ширээдэл одоо нэг шатматаар ингээл гүйгээд идэг шүү дээ тийм ээ. Бурхан тучиг л тэр чи тэр дотор л хийцсэн. Ердөө тэр энтэй талаар нь тэр нэг бурхан харж байна гэдэг тавцантай. Тэгээл энтэй талаар нь шат ягаал тэгэл тийшээ гаргадаг шатыг хийгээл тийг. Ерөөсөө л тэр заалан дотор гаргал тарж байна. Тэр яа. Цусаар урс. Масар бор. Дураач ихэд би 4 дураач байсан. Чойдог ерөнхий дураач ядуусрангоо одоо их нэртэй үндэсний өвдөнжил мэддэг ахмад дураач. За төртөн битээр залуухан тэг чаатын талаар жаахан туршлагатай. За ингээл төвлтийн одоо эрдэнтэн сургагч байлаа. Хамгийн гол нь бол манай одоо эрдэнтэн багш би одоо багш гэдгийг. Ер нь эрдэнтэнгоогаас миний сурч авсан надад одоо жаахан үндэсний талын ойлголт түүхийн талын одоо юу байгаа бол энэ эрдэнтэнгоогаас би сурч авсан. Хамтын бүтээл гэдэг дээр одоо хаанда бид бол Далай ламын ордон. Далай ламын ордон дээр хянооны үйл тэр тоторох авах одоо дотоод байдлын дургуудыг хариуцлагатай байдаг. Их нарийн ажил байдаг юм байлээ. Тэгэхээр тэрнийг бол ихэнх нь бол би дааж энэ Монгол хуучин хянаа үйлдвэрийн одоо дотоод том танкинд бол хийсэн. Бүгдийг дээр одоо Далай ламын ордон, гişээч нарын танкин, цогтын цагаан ордын номын сан энэ одоо тэр олон жижиг өрөө тасаа түүтэй шатах хөрх хүртэл бүгдийг давсан. Энэ үед харин хэлэхэд одоо энэ сайхан одоо манай энэ жүжигчин уран бүтээлч эднүүдийн хийсэн энэ тоглосон орд хаарч одоо ер нь уугалцхээ бүх юмыг ямар хүн хийсэн гэхдээ тэр манай дуужгийн чуулгын хөгжмийн удирдаач давг жамцсан аав өндөр шармужаан гэж энэ мастертай мужааны тасаг 40-50 мужаан дандан хятад эднүүд бол бүх юм бүтээсэн гүрд орж байгаа энэ данзан лам данзма мачиггүй энэ дөрв бол баримлын юмыг бол хийсэн.
гэж байна. Арга хааш та нар банжийн хааны бод болох гэж байгаа шүү дээ. Бурхан хэрвээ их нутгаан хамгаал гэж эрлэг домогт баатруудыг илгээдэг байсансан бол домогт жүжигчин цагааны цэвэндийг харин Монголын тайз дэлгэцийн урлагийн түшиг баг нь болгохоор явуулсан гэлтэй. Хүний хорвоогийн жамаар их нутаг, элгэн садан, их урлагаан орхин мөнхийн амгалан олсон ч түүний дүр бүхэн бидний сэтгэлд тодоос тодхоо. Агуу хүний хэлсэн үг бүр сургаал болон үлддэгтэй адил алтан тайз, кино хальсандан мөнхийн залуу эрмэг дайчин олон сайхан дүрэн үлдээсэн домогт жүжигчний маань бүтээл бүхэн тэр чигээрэн бахархал дуурайх болсоор ирлээ. Цагаан сүмэд одоо би мэддгийн зүгээр. Тэгэхэд би кино үлдэртэн гэж ороод байсан. Тэгэл нас орсон юм. Цагаан сүмэд энтрийн чинь жүжиглэлт энэ нь бол үнэхээр л нэг одоо юу гэмээр юм. Бидэндээ ихээхэн үлгэр дуурайл жишээ болох тийм л гарамгай жүжигчин байсан байгаа. Тэгээ цагаан сүмэдийн одоо тэр тоглолт бүх юм нь одоо ингээд санаанд байж штэ. Одоо хамгийн сүүлийн тэр нэг манаач өвгөнгөл байна. Тиймэрхүү юмнууд чинь бүр санаанаас гарахгүй. Тэгтэл тоглосон байгаа юм. Тэгэл ингээд ямар шүү мундаг жүжигчд байж вэ гэдэг одоо бодох хэрэгтэй л дээ бид нар. Манай өнөөдрийн жүжигчдийг бол сайн л да мундаг улсууд байна. Гэхдээ эдгээр тэрний зэрэгцээнд хүрч одоо би торддгүй мүү яадгийн тэгэл нэг л үлгэрчлээч байгаа мó загварчлаач байгаа мó нэг тийм юм санагдаад байдгийн шүү дээ. Энэ киноны амин сүнс болсон алтан үеийн уран бүтээлчдээсээ дурсахгүй байхын аргагүй юм аа. Би энэ оролыг өөрчлөн захирах гэж би хөөс болгож байгаа. Живэл олон намын дүр чатад босгосон бишүүцсэн энэ бол төвгийн нэг томон нам чөөрөм чөний сан болох гэж би найдаж байна. Яасан TV мэлэн бодож утж яагаад өнгөн ламнуудын байрын тийм тэгэхээр би энэ зүгтээ баярлж энэ орол яасан тэгээд сайн боллоо гэж би одоо өнөөдөр ингээд нөхдөдөө уулзаад өнөөдөр 80 гарчин ингээд уулзаад байгаа бол одоо сахива тэрүүд яг л залуу ахта масарим алдаж лөөсөлөө гэхдээ нэг мөн чадлаараа оролдож нөхдөд өнөөдөр уулзлаа бас хойд залуу нөхдөдөө бол их сайхан манай дараамын чадвар бол одоо их юм хийгээ олон жүжигчдийг төрүүлээд дуу энийг яваад өнөөдөр ингэ явж байгаа энийг харахад их сайхан одоо 20 хэдтэй болсон юм шиг санагдаж байна. Альбрын мөргий. Ядгуугсан зон хуйн айлтын шашин. Омөр зүвэн орноо. Бас нармэт мантах болтугай. Сэр. Засгийн газрын хурд таныг хүлээж байна. Та сайн сонсож байна. Энэ засаг ламад тоглож гээд энэ ороолыг аваад тэгээд эрен цунгаагаас нэг бэлэнчилээд нэг
ёс заншлын тухай томцол хоорондоо яаж ёсолдог. Тэрнээс өөрөөсөө доош тушаалын хүнийг яаж хүлээж авдаг. Яаж мэндэлдэг. Хардс ард түмэнтэй бол яадгийн энэ бүхнийг асуух гэж эрен сунгой дээр орсон юм би. Тэгсэн за улсын алдартай сайн жүжигчин ийм том хүний дүр тоглох гэж угаад би бас их баярлж байна. Зохиолчийн хувьд гэж ингэж хэлээд тэгээд та надаас энэнийг асуухаар улсын номын санд очиод Юан улсын 16 дэвтэр байдгийн зөвхөн ёслогооныхан шүү. За тэрнийг уншаад үзээд тэгээд энэ оролдоо хэрэглээ. Дараад нь энэ Монголын залуучууд, хүүхдүүд сургамж болох юмыг таныг одоо бичиж үлдээнэ хаа гэж би их баярлж байна гэж ингэж хэлснийг би тэр үед жаахан монхогдоо байжээд залууч байж тэгээд юу эгдүү хүрээд нэг юм мэдгээрээ гайхуулаад над одоо хэлээд өгсөнгүү гэж ингэж бодоод үгүй тэр чинь ямар үсгээр байна вэ тэр юу чинь гэж асуусан. Ёслогооны чинь дэвтэр. Ва танил мэддэг номоор л бичсэн байгаа юм да. За би ч яах вэ? Нэг 3 өдөр л уншсан байгаа юм. Би ч ном гаргахтаа бас тааруулдаа гэд намайг өгөөдөөд. Тэгээд таавал яах нэг 2-3 цагийн дотор унших юм байлгүй дээ гэж ингэж хэлж байсан. Тэгээд одоо бодож байхад эрен сунгайн тэр үг бол над их чухал болсон. Таны өмнө харин хүн ирж өвдөг сөвдөг. Тэгэхэд би дахиад өгнө. Тэгэхээр та ингэж хэлээрэй. Та энэ замдаа сайн явж ирв үү? Үзэгчийн хувьд цогтойж кино гарснараа өнөөдрийн Монголын бүх кинонуудыг үгүйсгэж чаддаг. Ягаад гэвэл би ягаад ингэж хэлж байгаа юм бэ гэвэл уул киноны зохиол, зураг авалт, тоглолт бүхий юм нь бол одоо ч давмгай дарангуйлсаар байгаа тийм хүчтэй бүтээл гэж би боддог. Энэ сайхан кино 70 жил болчихсон юм байна гараад. Мөн ч олон үзэгчид үзэж, мөн ч олон үзэгчид цогтойж энэ тухай ярьж. Цогтойж киногоор бусад кинонуудыг хэмждэг болсон ийм олон он жилүүдийг туулжтэй. Энэ агуу бүтээлийн өмнө бол би ямагт өчүүгээ явдаг гэдгээ л хэлье. Цогтойж кино бүтээгдснээс хойш 2 жилийн дараа буюу 1947 оны 1-р сарын 14-нд тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын кино урлагийнханд гадаад улстай соёлоор харилцах бүх холбоотын нийгмийн кино секцийн ерөнхийлөгч Будов кинос явуулсан бичигт Эрхэм манд нараа та бүхний бүтээсэн цогтойж киног сэтгэл ихэд ханамжтайгаар шимтэн үзлээ. Кинонд танай ард түмний түүхийн хуудсууд улс орны үндэсний бүрэн бүтэн байдлын төлөө тэмцлийг сэтгэл хөдлөм тусгажээ. Ялангуяа Дорнод Монголын нүд алдам тал нутаг руу халдан довтолсон манжин байлдан дагуулагч Амбгай хааны эсрэг тэмцэд боссон 17 дугаар зууны нэрт соён гэгэрүүлэгч Яруу найрагч Дайчин Баатар цогтойжийн дүр сайхан санагдлаа. Энэхүү дүр нь зориг эрмэлзэл дүүрэн ухаалаг Бадрангуй Шинжүхий түүхэн баатруудын эерэг дөрүүдийн шилдэг болжээ. Түүний үйл хэрэг өдгөөж харь түрэмгийлэгчдийн хараа твэр буй дорн дахны олон оронд сайхан үлгэр дуурайлал болох нь гарцаагүй юм гэжээ. Эндвийн чимэд осор театрын урлагт олон сайхан дүрийг бүтээсэн хэдий ч 1939 онд Сүрэг чон кинонд анхлан тоглож түүний дэлгэцийн урлагийн гараанд эхэлсэн юм.
Цогтойч кинонд хятад шүлэгч, эрдэмтэн, орчуулагч Ли Син Саны дүрийг гайхамшигтай сайхан бүтээж Монголын кино урлагт үлдээжээ. Юугэн жаргалын удаан дээр битээ. Гаарич чинь яасан бол хондгон дөдий чинь их байгаа ястаа биш үү? Та нэгэн тийм мэрэгэн үгэлсэн хол бич. Цогтойч кино манай дэлгэцийн урлагийн Ахмад жүжигчдийн алтан үеийг нээж өгсөн. Энэ кинонд чимэд усар байгаль дэлхийдэн хязгааргүй хайртай цэцэрлэгч өвгөний дүрийг бүтээсэн төдийгүй Түмний туусанд хэдэн давхар хужигдсан Хэрмэл ядуу Бадарчингийн туслах дүрийг амьдруулан бий болгож юм. Үнэхээр ч жүжигчин хүнд дүр багддгийн нэгэн жишээ энэ юм. Туулж өнгөрүүлсэн амьдралын элдв тохиол уулзаж учирсан хүмүүсийн дүр төрх тэдний урлах эрдмийн сан хөмөргийг арвижуулан баяжуулж байдаг. Би тэгэхэд 20 хэдхэн настай залуухан байжээ. Баясмас шүүгэн авна. Эрхэд чөлөө тусгаар тогтнолынхон төлөө дэмжсэн журамт эмэгтэй хулангийн бадрангүй зориг эрэлхэг дайчин дүр долгорсрынгийн урлагийн замд шинэ мөр болоо зогсоогүй үзэл бодол сэтгэлийн тэмүүлэлтэй нийцснэрэн бүрч онцлог юм. Долгорсрын хуландан хайртай. Тэгээд ч хулан түүнд хайр хишгийн хайрлж юм. Дөрвөн хэдэн жилийн өмнө энэ булган ууланд манай цогтойч киноны мэдээ олон зургийг авлаа. Хамгийн сүүлийн төсгөлийн гэсэг олон төмтэй гэсгэж энэ Архангай аймгийн төвийн олон хүмүүсүүд бас Мортотродынхан цэргийн ангууд оролцож байсан юм. Бас энүүхэн хадан дээр хулан авсан таажид бэр цэцгэн бэлгэлж байсан газар энэ харагдаж байна. Би тэгэхэд 20 хэдхэн настай залуухан байжээ. Юу? Амраг сэтгэлтэн хат салгатаа. Би цэцгийг бэлгэлэн байдаг. Эхний дээдсийн эрхэн сайн заншил байдгсан. Аян замдаа азтай сайн явж сарын нэрийг сонсолгүй муугийн барааг харлгүй сайн сайхан яваарай. Эртэгч сайн яваарай. Театрын тайзан дээр нэлээд олон юмд яасан тэгэл юу зурагнаас өөр байдгүй. Энэ киновод ийм сайхан юм да. Тэгэл байхгүй хүнч байгаа лах юм, байгаа хүнч залуу гараад байх юм. Тиймэрхүү. Энэ киног зүгээр үзсэн хугацаагаан бодоод энэ үдээ туулсан энэ олон он жилийг ингээ бодхолоор энэ цогтойч кино гэдэг бол үнэхээр энэ кино юм. Энэ манай үндэсний одоо бахархал болж үлдэж байгаа цагийн шалгуур давтсан ийм бүтээл юм аа тий. Энэ бол үнэхээр л тийм байна. Би 45 оны хүн намайг ижээс төрж яхад энэ кино гарч исэн байна. Өнгөрсөн энэ 70 жилийн хугацаанд энэ кино надтай хамтал явсан байна. Цогтойчийг нэг үзсэн хүн юу гэж мартаж хав. Энэ кинонд хэдэн онцлог юм байдаг энэ киноны тухай бодхолоор 1940-д оны дунд үе бол манай энэ кино урлагийнхны хувьд маш азтай сайхан он байсан байна. Яагаад гэвэл энд үед чинь цогт тайжан кино шиг кино биччих түүхээ мэддэг. Тэр уран сайхны хууль номоо мэддэг. Авьяастай том бэлэг төгөлдөр түүхч Эренцонгой байж исэн байна. Түүнд нь тоглолцох одоо аваргууд одоогийн тэр алтан үеийнхэн гэж зүгээрс нэг шуугаад байгаа юм биш байна. Би оюунгойтэй бас сэтгүүлчийн хувьд уулзаж энэ төр ярьдаг байлаа. Тэгэхэд манайхны авьяасыг оюунгой бол магтнаа. Их магтдаг байсан. Манайхан чих авьяастай Монгол гэдэг энэ бол чи ер нь
цөөхөн мөртлөө бэрх улс юм а хилээд яаж барах уу гэж ярьдаг. Юм бол цогт тайжир орчих гээд байдаг юм байсан юм а. Би шатаа энэ үед машины жолоочоос буугаад салингүй дагалдангаас салинтай дагалдан болоод 1 сар болсны дараагаар энэ кинонд орсон юм байгаа юм. Тэгээд энэ манай Монголын урлагийн одоо агуу их мастеруудын ёстой луумрынхын хандлал сүндлж жүжимдээлийнх нь дэрвэнд багтаж явж энийг жижиг дүрийг бүтээлсэн. Таны анхны дүр байх нь шүү. Кинонд бол анхны. Киноны одоо киноны дэлгэсэн дээр тоглох арга технологийн талаар бол би баг мэддэг жижигч байсан да. Тэгээд харин адуун тэгэхээр тийм моринт их сайн байсан. Жишээлбэл бид тэр амгалангийн тент тэр 7 хөсгөл ажил наадмын чинь нэг сэрнэнд багтай зөрдөг зодолдог тэр хийж байгаа. 4 удаа морноос унсан юм байна. Одоо болдгоо өрөө мэдж байгаа. Эхлээд туршлагын хугацаагаар 2 унаад хамгийн сүүлд нь авахуулах, зураг авахуулахтаа дахид нэг дүүбэл авъя гэдэг. Тэгэхэд одоо тэр том тарган бормоор мордхолоор л энэ хоёрыг дуулганаас үргээл дүүлээл хамран тачгын тохиол тэгч ерөөсөө айхгүй. Цогтойж кинонд ухаан төгс эрдэмт их чин тайхын дүрийг утга уянгын аясаар гайхамшигтай сайхан бүтээсэн хүн бол яахын аргагүй Даш Зэвгийн Ичин хорлоо юм. 35 наснда насан өндөр ихийн дүрийг бүтээж өнөөдөр Монголын кино урлагт мөнхлөн үлдээсэн юм а. Би саяхан мигрын юм намтрыг уншлаа. Чи сонд. Хүмүүсээ ярих нь манай дайсан биднийг ирж чамай галаад дараа намайг гална гэж. Бид их хүү хоёр бүх санар тэрэмжээрээ харилцсан биеийнхээ амийг хамгаалах хэрэгтэй. Би хүний уншаад сэтгэл нь тун зовсон. Ичи яа юунда зовно вэ? Бити явдуу. Бити юу миний моцор гэдэг бити явж ичи миний. Төвчөн шүлэгч мэлрэн гониглол захаад таны сэтгэл зүг оруулж шүү. Чи юу болох юм бэ? Тэгэхээр энэ тэр олон гайхамшигтай дүрүүд би түрүү хэллээ шүү дээ. Ерөөс нь бүгдийг магтмаар байдаг гэж. Бүгдээрэнд нь одоо сөөдөж биширмээр ийм сайхан дүрүүд бүтээсэн байгаа. Жишээлбэл одоо цоохор гэдэг хочтой байгаа үедээ мижид дөрж байгаа нэг жоохон хэсэг дээр гардаг. А тэн дээр мижид дөрж байгаа хэлж идэг штэ. Миний эцэг Нурхач Баатар хэрэгтэй цагта нөхрөөнч ялж байна. Дайснанч шагнаж бай гэж хэлсэн байдаг гэлээ. Тэгэхээр энэ бол ердөө л хэдэн үг шүү дээ. Гэтэл энэ бол маш том үзэл санааг ердөө одоо манайхны нэг деталь гэдэг ийм юмар л үзүүлчихэж байгаа маа. Нэгдэн хаа яасан? Би түүний хурдан мардыг хөөж гүйцсэнгүй. Тэгвэл Шингисийн тамга хаавай? Шингисийн тамгыг олсонгүй. Чанхлаач! Шингисийн тамга хаана байна? Шингисийн тамгыг олсонгүй. Миний эцэг Нурхач Баатар шагнах зүйтэй бол дайснaan шагна. Яллах зүйтэй бол нөхрөнч ялал гэдгсэн. Чи түүнийг толбо. За мэдлээ. Өний талгаг ав.
Жамбын Лувсан Жанс Сүхбаатарын нэрмжид үлгэр жишээ клубт тайзны зураачаар ажиллаж байгаад 1941 оноос Төв театрт шилжин ирснээр түүний уран бүтээлийн гараа эхэлсэн юм. Ингээд тэрээр цогтойж кинонд улаан малгайтын дүрийг бүтээж үзэгчдийн сэтгэлд хүрснээс гадна улаан малгайт нэрээрээ алдаршин нэрлэгдэх болсон. Баатар таныг хүлээж байгаа баг шүү. Гуйн хүлээтэй яах юм? Дэмэж байна. Гуйн Баатар чинь таны баг шүү. Ямар хамаа нэг юм. Хүмүүстийг мууч болсон алдаггүй. Архийг мууч болсон алдаггүй гэдэг. Тантай хамт бол мантаа чинь юм байсан бэ? За болдгоо та 70% байсан уу? 70% тийм миний дараач болсон. Би шар хүүхэн байсан бэ? Шар хүүхэн миний багш. Яг хөргий. Оо за. Яа, шар хүүхэн багшийн дагалдан гар болсон. Би ч одоо нэг юм дөнгөж арай хэд нэг юм дүүцэн. 4 оны 1 сарын 4-нд орсон. Тэгээд хөдөөний хэдэн настай байсан зогтойч гэнэ хийж байгаа үед? Та зогтойч нь хийж байгаа хэдэн настай байсан? 16. Хүүхэд гэсэн. Намайг тэнцэн сургацээ. Тэгээд ишгэн жаалаа годон жаалаа гэдэг. Тэгээд юм намайг их тань бой тийшээгүй байж би нэг тийш одоошоо гэдэг. Тэгээд кино гэдэг чинь эргээд өнөөдөр ингээд зураг авч яах гэдэг нь оройн зураг хардаг, өглөөний зураг хардаг. Тэгэхээр хүнд юу өгч вэ? Би ямар одоо сайн талын юм хийж юу, ямар дутагдaltaй байна юу гэдгээ өөрөө хараад ойлгодог, мэддэг. Ийм байдаг юм байна лээ. Тэгэхээр монтаж хүн бол одоо нэг ясны одоо нэг туслах найруулагчийн үүрэг гүйцэтгэдэг учраас тэрний чинь бас яаж эвлүүлэх үү, яаж авчилдах нь юу вэ? Ямар байна уу? Аль нь аштайхан дөрөв, аль нь аштайхан харж юу гэдэг юмнуудыг чинь бас багч гэсэн өөрийнхөө хэр хэмжээгээр бас ойлгож мэдэж авдаг юм байна. Ийм учраас энэ цагтай кино одоо энэ олон алдартай жүжигчид зөвлөлтийн мэргэжилтэнгүүдийн одоо хүчээр надад бол их юм өгсөн. Тухайн үеийн театрын жүжигчнээс театрын даргын албыг хашиж байсан хүн бол яахын аргагүй Данзангийн Баточир юм. 1935 онд бүтээгдсэн Монгол хүү кинонд муу санаад хятад худалдаачны дүрийг бүтээж байсан бол 1945 онд бүтээгдсэн Цогтойж киноны Лэгдэн хааны дүрээр үзэгч та бидний сэтгэл зүрхэнд хоног шүүлцсэн. Та намайг туйлж байна уу? Цогт. Би ханан гэрээсээ холдож хатан гэртээ мартгаа. Улсынхан хотыг заяаг чимэж. Хаа. Тэр хат руу тэргэн хөдлөх. Чингисийн алтан ургийн эрдэнэ дамгүй. Би чамтай. Би түүнийг тэнд Тэр чад 45 оны октябрын баяраар гаргана гэж цогтойж чинь өмнөх нь одоо жоохон хэдэн сар байсан 10 сар байсан 11 сар байсан юм да 10 сарын сүүлд юм манай одоо найруулагч там болдгээд нэг эмэгтэй байсан шүү дээ багш миний багш тэр багш чинь эдгээс явж хойноос дахин бичдэг хэлсэн шүү дээ. Энд чинь нөө дахин бичиж хийж болохгүй.
чадахгүй байсан манайх. Дууны найруулагч Найдангой мантай чинь болдгоо хоёр таяр. Тий, Найдангой. Тий, дууны тасагчдаа Найдангой, Цойжсрөнгой хоёр байсан. Нүүдлэн явж авах синхрон аппарат бол танаар гэдэг Францын аппарат, жижигхэн ийм аппарат. Тэрүүл дуу дүрс хоёрон зэрэг аваад угаахад дуу дүрс хоёулаа зэрэг гардаг. Тэгэл позитив болгоод үзэхэд эрдэн дуу дүрс хоёр зэрэг гардаг. Тийм байсан. Цогтой жанданд мартах гээд явж явахт нь шатаар бууж явахт нь хэсэг хүүхдүүд тоглоо сууж байдаг. Энэ сайхан хөгжим байдаг. Хэдэн сайхан хөгжмөдүүд манай мөрдөрж өгш бичиж үлдээсэн байдаг. Эдгээр хөгжмөд нь одоо тухайн кинонаас нь салгаж аваад өөр ямар нэгэн уран бүтээлд ашиглах гэсэн маш их оновчтой тэр бүхэнд нийцэж чаддаг ийм сайхан хөгжмөд байдаг. Манай мөн Дамжирангуан Арсан тайжийг суулгачаад төвдийн одоо 33 дугаар хүнж одоо цогцлмоогоог авчирч байгаа тэр хэсгийн хөгжмөд байна. Өөр мөн цэцэгчин өвгөн улаамалгаатай ярьж байгаа тэр хэсгийн хөгжмнүүд гээд олон сайхан хөгжмнүүдийг бичсэн манай Дамжирангуй. Ингээд энэ хоёр хүний бичсэн олон хөгжмийн дүрслүүдийг бид сонсноор тухайн кинонд гарч байгаа тэр дүрс, тухайн кинонд дүр бүтээж байгаа тэр уран бүтээлчийн дотоод санаа сэтгэлийг, тэр найруулагчийн гаргах гэсэн тэр өөрийнх нь хүсэл зоригийг, мөн зураглаачийн авч байгаа тэр зургийнх нь мөн дүр төрхийг илүү тодруулан харуулж чадсан байдаг. Тайрч тэр найруулагч бол хойш навчаад энийг одоо арайжаал зарим юмнуудын арайжаал богиносгосон найруулга монтажны юм урд хойно оруулсан явдал бол байсан баг. Хөгжмийн нэлийн хэсгийг бол хасаад байсан. Тэгээд тэнд бол бас нэг өөр орос композитороор юм бичүүлсэн. Одоо эдний энэ дээр дуурч байгаа хөгжим бол бидний хөгжим биш. Бидний эцэс тоглож байгаа хөгжим бол бидний хөгжим биш. Бидний бичсэн хөгжим биш. Бидний бичсэн эхлэл төгсгөл тэр дунд орсон юм бол хинхэн байхгүй болгоо хийсэн юм. Ийм юм болсон. Ийм тал бий. Энэ дээр бол бид нар бас жаахан бодчил явдаг. Одоо бол ингээд эргээд сонсоход бол өөрснийхөө бичсэн юмыг сонсоход гологдолтой юм би зүгээр тохирсон юм би. Зөв Монгол болсон уу? Монгол талаа бол одоогийн кинонд гарч байгаагд бол нэлээд баримтлсан тал бий гэж бид нар боддог доо. Би бас үгүй үцээгүй. За. Яруу маяр хичээн хааны орчуулсан шүлгэлт хүлсэн. Хаврын оюун өнгө туулна дотн хүнгэрбэл. Хашийн шимэт тунгалгаар хээр хондод түр. ертөнцийн тоосон товрог түлдэрсэн. Яруу маяр хичээн өвдийн сэтгэл авч. Айн шүлгэлийг цагтайж дандарвалж орчуулсан. Одоо болох уу? Одоо бол. Далан хаврын шувуудын ганганаа, далан намрын навчсан сэрчигнэ үлрэн одох хэдийж. Монголын урлагийн манлай бүтээл цогт тайж гинэ. Түүний бүтсэн түүх сэтгэлд дотн дөрүүдийг эргэн санах хүмүүний тоо нэмэгцээр.
олон нэртэй жүжигч, хосгүй бүтээлчдийг төрүүлэн гаргасныг бодохоор энэ л бүтээлийг Монголын кино урлагийн дээд оргил хэмээн бишрэхгүй яалтай. 100-аар улиран одоохон нүүдэлч Монгол зооны агуу түүхийн нэгээ хингэрч цогт тайжийн домог хуучирч өдөөрөлгүй мөнх оршсоор байгаа нь их урлагийн гавь яв илээ. Цогт тайж өгч Монгол улс минь мөнгө. Монгол киноны 80 жилийн зориулсан зураг нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзлаа, баяртай. Миний нэг ганц хэлэх дуртай юм юу гэхээр зүгээр уран бүтээлч чиглэл хайгаад явахаар зэрэг өөрөө төрчдөг. Авал нь чиглэл нь уран бүтээл хайсараа болчдөг. Яг тэр Монгол киноны зах зээлийн үед гарч байгаа киноноос бол бүр тэс эсрэг урсгалын кино байгаа шүү дээ. Юуг хийж болохгүй вэ гэдгийг сайн сурч аваа гэж. Үргэлжил түүнийг Монгол улсаа сэтгэлдээ тээжж явж байна да. Үгүй би. Би дөрүүлж ирсэн. Би дөрүүлж ирсэн шүү дээ. Би. ТV нэвтрүүлэг маань ихэд бэлэн боллоо. Намайг инглин гэдэг би 5 настай манай ээж аавыг нэмлэн гэдэг. Манай бааш нам хамгийн сайн үг гэдэг. Соёлоо моёлоо тэр надад хэрэггүй. Би зүгээр өөрөө зүгээр нот. Би өөрөө хөгжим байхаа гэж. Би хөөми чинь. Хөөми гэдэг чинь хүний өөрийн хөгжим. Энержи ресурсын ухаан худагийн энэ хөндөд өрөмдлөг хийхээр анх ирж байхад тэнд нэг шатхуун түгээгүүр хоёр гэрэл байсан юм. Уурхат ихэд дөнгөж анхны хөр суулалтан хийж байлаа шүү дээ. Харин одоо бол Монголын түүхэн тэмдэглэгдэх их үйлсийн эхлэл цэг дээр байсан дам бид өөрийн ярихгүй байхад юм аа. Өнөөдрийн амжилтанд хүрснийг бид өөрсдийнхөө хацтайх ажил сайн хийснийхээ уян заяа ирж байна л гэж бодож явдаг юм да.